Хүүхэд хамгааллын тухай хууль. Гэр бүл нийгэмдэх хүүхэд хамгаалал. 6 дугаар зүйл боловсролын салбар дэх хүүхэд хамгаалал. Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр төлөвлөгөө гарган үрдэж ажиллана. Сургалтын байгууллага албан тушаалтан, багш ажилтан, эрсдэлт нөхцөл байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ. Сургалтын байгууллагад суралцж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршил өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших. Сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх. Сургалтын байгууллагын багш, ажилтан сурагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болох үед үйл ажиллагаа арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх. Хүүхдийг согтууруулах, унсууруулах, дондох байдалд өртгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авнаа.